Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл жирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг нот надад бий. Хагцал гэдэг амьдралын нэгэн хэсэг. Гэхдээ сайхан зүйлс ч бас амьдралд тохион. Тиймээс гинтийн явдалд бэлэн байх хэрэгтэй. Шэдэд Эрдэнсийг таны мэдлэлд үлдээе. Хурц хатгуураараа бүгдийг хатга. Бүгдийг миний талд оруул. Анхны бүхэн адал явдлаар дүүрэн байдаг. Тэрхүү адал явдал чамайг хаа хүргэхийг тааварлах харахгүй. Чи зүрх сэтгэлээ даатгах хүмүүсийг хайх явцдаа чамд зүрх сэтгэлээ даатгах гэсэн хүмүүстэй таарна. Итгэл заримдаа эвдрэх боловч эргээд сэргээж болдог нь сайн. Тийм ээ. Салхи шуурхтай өдөр тахион. Санаандгүй чи төөрч бодлоо. Гэхдээ зөв хүмүүсийн ачаар чи очих ёстой газартаа саадгүй хүрнэ. Уучлаарай. Яагаад ийм зүйл хийснээ сайн мэдэхгүй байна. Чи зүгээр үү? Тийм ээ. Чамд баярлалаа, Лука. Нэрээ чи хайгаад байсан өнөө аялгаугаа олж чадсан уу? Тийм ээ, чадсан гэж бодож байна. Гэхдээ чи үнэхээр сонсож үзмээр байна гэж юу? Чи одоо чи Эдрэний тухай бодож байна шүү дээ. Маринет. Лука, үгүй, ахиад л эднэр биш шүү. Тики, аюулгүй газар очих хэрэгтэй байна. Хүч нэмээрэй. Аква Тики, намайг хувиргаарай. Хүр ирвэхэ том юм сэдэд явааг гадарлах ёстой байж. Тулаан дуусах болоогүй байна. Үгүй. Нөгөө тийм ээ биш ээ. Зүгээр л өөр байж магадгүй гэсэн бодол анх удаа надад төрсөн юм л та. Чамд таалагдахгүй байгаа гэсэн үг үү? Тийм ээ. Би иймэрхүү зүйлд арай бэлэн болоогүй байсан бол та. Тэгвэл чи хизээ бэлэн болох юм бэ? Ийм тодорхойгүй байдал чинь таалагдахгүй нэдрийн. Яасан бэ? Үгүй. Кагами. Плэг, их хүчтэй хэлбэрэ. Ако плэг, савра гаргацгаая. Харис хотын иргэдээ гайхамшигт хатан миний бие ихний зарилгаа гарах гэж байна. Энэ мөчөөс эхлэн хинч үнэн төрхөө нууж болохгүй. Шидэд Эрдэнэ хүлээж авч байсан хүн болгон миний өмнө цугл. Тийм ээ. Анхиж хинч нуугдаж тоглохгүй. Манаг Макс, хуурамч сэтгүүлч, дургүй хүрэгдэг дэйжи гэж юу? Хадагтай цох яхаараа ийм хачин амьтдыг сонгож супер батар болгодог байна. Оо, бяцхан кимиг бас сонгосон байх нэ. Чамайг ирэхээс өмнө нүдний шилтэй хүмүүс Шидэд Эрдэнэ өгдөг юм байхаа гэж бодож байлаа. Энэ чинь хэн бэ? Айтайхан боловч өмссөн хувцс нь онцгүй юм. Үгүй энэ л биш шүү. Ямар хөгийн сонголт вэ? Бүр хүүх инээд хурж эхлэе. За, өөрсдийнхөө Шидэд Эрдэнэгийг авцгаа. Тэд яагаад авахгүй байна? Энэ тэнэг дээж их цантай охин хоёрт Шидэд Эрдэнэ гэж угаасаа байхгүй юм биш үү? Эсвэл өөр хүн тэдний Шидэд Эрдэнэгийг авчихсан байж болох юм. Аль вэ? Түргэн хувирахгүй юугаа хүлээгээд байгаа юм? Трикс, хамтдаа өсрэй. Хаки, урдан давхаараа. Сас. Хальсаа солилцгоё. Шүпүү, үзүүлэх цаг боллоо. Та
нар нэгэн үе хадагтай цог хар муурын утсан хүүхэлдээнүүд байсан. Харин одооноос эхлээд гайхамшигт хатны үнэнч хамгаалагчид боллоо. Хадагтай цог хар муурыг би өөрсдийнх нь зэвсгийг ашиглаж устгах болно. Намайг сонсоогүй дээ та нар харамснаа гайгүй. Майор. Одоо өвгөн хамгаалагчийн учрыг олох цаг ирлээ. Майор. Би зүгээр Бодож боловсруулсан төлөвлөгөөний дундаас энийг л хэрэгжүүлэхийг хүсээгүй юмсан. Дахин зовоож байгаад өөршөөгөөрэй. өөрийгөө буруутгах хэрэггүй. Анх уулзсан тэр өдрөөс эхлэн би чиний төлөө юу ч хийж чадна гэдгийг мэдсэн. Бяцхан өдөн минь аимшигт мангасын дүрд хувилсан ирвэхэг амь оруулахад тусгаач. Аимшигт мангасаа энэ цаг мөчөөс эхлэн чи хүр ирвэхийн тушаалыг дагна. Хамгаалтын эвдэл. Хадагтай цог. Хармуура. Юу болоод байна? Луугийн шидэд эрднийг буцааж өгөх үед мастер Фу чамд юм хэлсэн үү? Би буцааж өгч чадаагүй. Юу? Мастер Фу алга болчихсон. Муу юм тохиолдсон байх вэ гэж хайж байна. Чиний тамаг зүв байж тэд мастер Фу болон шидэд эрдэнэстэй хайрцгийг олж гэж энэ бол жинхэнэ суурил. Яагаад ийм юм болчих вэ? Энэ бүхэнд би буруутай. Уулзахаар очихдоо би буцаж хэвэндээ орохоо мартчихсан. Юу? Өөрийгөө ойлгохгүй байна. Намайг уучлаарай. Би ёстой бүтлгүй амт юм. Хөөе. Аимшигт мангас хамгаалтын эвлэлээс бүртгэж мастер Фуг хоёулаа аврах ёстой. Тэхийн тулд хадагтай цог анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Болсон зүйлийг мартцаа юу? Баярлалаа Хармуура. Чи үргэлжлэдэм болдог шүү. Мэдээч шүү дээ. Өхөөрдөм цах минь. Бид найзуудаа гайхамшигт хаднаас чөлөөлөх хэрэгтэй. Тэгэж байж Маюра хүр ирвэхэ болон аимшигт мангасыг дарч чадна. Гэхдээ эхлээд уснаас гарахын тулд зөвгнүүдийн учрыг олох хэрэгтэй. Хатгуулах юм бол бүх зүйл талаар болно. Чиний хэлхийг сонсохоор амархан юм шиг санагддаг шүү. Тийм ээ. Хоёулаа айлуулах хэлбэрхэн дуусгана. Болохгүй хэдхэн аюултай. Нэг дор ийм их хүч чадал агуулна гэдэг. Бидэнд сонголт байхгүй. Би тултал бэлэн шүү. Хадагтай цог. Савраа гарцгаая. Хувир гараа. Тики. Лон. Нэгдээ. Усан лоо. Хадагтай цохоуда. Лон цох гэх нь зөв байх шүү Клой. Ганц хоёр чадвар нэмэгдлээ гэж биднийг зогсоож дийлэхгүй. Хүн удахгүй өвгөн хамгаалагчийн хамгаалалт үгүй болж хадагтай цогчны хэн болохыг хэлүүлж авна. Энэ бүхэн хадагтай цогхийн лаж эцэст нь тэрл чамайг сүрэл рүү хөтлөлөө шүү дээ. Хүчийг хуваах гэж оролдож байна. Сонсох хэрэггүй. Би та хоёрыг хүчтэй тавдад сонгосон. Эвтэй байх хэрэгтэй. Эцсийн хүртэл хамтдаа тулдъя. Үргэлж хамтдаа. Хадагтай цог бид хоёр хизээш нэгнийхээ эсрэг босхгүй. Бид хамтдаа тулдаг. Чи сүрэл рүүгээ ойртож байна да хүр ирвэхэ. Хингүүд. Зарилга буулгах хатан мэнэ. Хамгаалагчид урагшаа. Жаахан дүрсгүүч нэ. Аялал гарцгаая. Хоёр дахь боломж. Вайперион хамгийн аюултай шүү Хармуура. Болгоомжтой байгаарай. Ойлголоо. Сүрэл дуудлаа. Хоёр дахь боломж. Ойлголоо. Сүрэл дуудлаа. Хоёр дахь боломж. Ойлголоо. Сүрэл дуудлаа. Чи намайг мартсан бололтой. Харин би чамайг мартаагүй шүү. Арайчтэй. Тэр могоо ёстой хинт ч хэрэггүй могоо байж. Хармуура одоо чиний ээлж. Цаас плэг нэгдээд. Хоёр дахь боломж. Тэрнийг зогсоо. Луунцгоо наад үчин хуурамч юу?
Дуусах. Надад чинь хөөромч юу? Дуусах. Надад чинь хөөромч юу? Дуусах. Тэнд нэгж байна. Хөрхидөө та нар намайг ийм хиймээр. Ланг, Тики, салах цаг боллоо. Сас, Флэг салгасаг боллоо. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй ах юм аа. Акумагаас ангиж ирэх цаг боллоо. Баригдсан да. Баяртай бицгээ ирвэх юм. Сүрэл ойртож байна гэж хэлсэн байхаа хүр ирвэхэ. Хүр ирвэхээ бол бидний тайсан. Тэр нь шидэт эрдэнэстэй хайрцгийг өгч болохгүй. Би чиний тал байха байсан. Хамт тулалдмаар байна гэж би чамд хэдэн удаа хэллээ. Чи хэдэн удаа надад шидэт эрдэнэ өхөөс татгалцснаа санаж байна уу? Хэдэн удаа? Хүр ирвэхээ миний биш чиний дайсан. Харин энэ хайрцаг миний. Ингэж болохгүй. Бодолгүй дээ. Би урд өмнө байгаагүй хамгийн хүч ирхэг шидэт эрдэнэ эзэмшигч болно. Өөр юм хийх шаардлагагүй. Чамайг манай тал гэж мэдсэн маг лой буурч байна. Юуг нь хүлээсэн? Намайг хувиргаач. Бидний нэрийг ч мэдгүй юм байна. Тушаал завраа зөөч өгч чаддгүй юм байна. Бай гэдэг өгч мэддэггүй юм байна. Би бол та нарын шидэт эрдэнсийн хатан юу хийх ёстойг минь хэлж өгөхийг та нараас шаардаж байна. Одоо чамд хийж чадах зүйл байхгүй. Би хэдийн ялсан. Хамгаалалт хэзээ мэдгүй хагуусрна. Тэр үед өвгөн хамгаалагч надаас өршөөл ирж найзууд чинь эргэж хэвэндээ орж чи ойр ганцаараа үлдэнэ. Хадагтай цохоо шаг. Нэг нүүдэл хийх дутуу байгаа шүү. Аз дуудаж байна. Түлхүүрийн осор байна. Энүүгээр яах ёстой юм болоо? Ингээд дууссан. Чамд хийж чадах зүйл байхгүй. Миний төлөвлөгөө төгс болж чи намайг дийлэхээсээ өнгөрсөн. Надад шийдэл харагдахгүй байна. Сайтар төвлөр. Чи чадна. Уучлаарай. Нэмэр алга. Мастер фудээр явж очихдоо эргэж хувирхаа мартаагүй байсан болоо. Би тий ингэж ярив. Хүр ирвэхээ мастер фуг олж хайрцгийг гартаа оруулж чадахгүй байсан. Над чиг ийм бүтлгүй хадагтай цах байгаагүй. Хадагтай цах. Чи миний мэдэг хамгийн гадагтай шидэт эрдэнэ эзэмшигч. Алдаа гаргасан ч үнэ. Гэхдээ алдаа гаргах хүн гэж байхгүй. Засгал хэрэгтэй. Чи засаж залруулах аргыг хизээд олж чаддаг. Үгүй гэж юу? Би яавал дээрвэ мастер фу? Чиний гарт гол түлхүүр байсан хадагтай цахаа. Байсаарч ирсэн. Чи хамгийн агуу хамгаалагч болж чадна. Юу? Мастер фу! Үгүй, ингэж болохгүй. Вампу миний бие шидэт эрдэнсийн хайрцгийг хамгаалах шинэ хамгаалагчаар хадагтай цахыг нэрлэж байна. Үгүй. Мастер фу. Үгүй, энэ чинь миний хайрцаг. Миний би хамгаалагч. Би бол хатан. Хүр ирвэхээ хайрцгийг маань эргүүлээд өг гэж энэнд хэлээч. Тун харамсалтай. Би тэдний араас, харин чи хайрцагны араас. Уучлаарай. Энэ одоо минийх болсон юм шиг байна. Надад угаасаа олон шидэт эрдэнэ байхгүй. Зөвхөн зөгийн шидэт эрдэнэ байхад л хангалттай. Тэгээд чи бас Парис хот үнэхээр таалагдахгүй байна. Би ээжтэйгээ Нью-Йорк явж тэндээс ганцаараа дэлхийн ертөнцийг аварна. Чи бас чиний сонгосон тэнэг хитэн супер баатрын туслалцаа хэрэггүй. Өөрөө үнэхээр өрөвдөлтөй сонголт хийсэн байна лээ. Нүдэндээ ч итгээгүй шүү. Уучлаарай, Клой. Ихтэй чамд үлдээж чадахгүй.
Бүр ингэж байгаа бол би чамайг шүтэн биширхэ боллоо хатагтай цохоо. Ахиж чамайг хайрлахгүй. Угаасаа би ээжтэйгээ явах гэж байсан юм. Учир нь чамд надтай нэг агаар амьсгалах эрх байхгүй. Уучлаарай. Тэднийг алдчихлаа. Мастерфу. Сэрэлдэ. Натали минь ямар их харамсч байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй. Би ахаад л бүдлэг үтчихлээ. Хамаг хүчээ шавхан байж тэмцсэн чинь талаар болчихлоо. Үгүй. Талаар болоогүй. Шидэт эрдний судрыг тайлж хөрвүүлсэн хувьд энд би отопит тогсын шидэт эрднийг засаж чадхаар боллоо. Мастерфу. Нүтэн ээжтэй. Мастерфу. Өөх, ямар сайхан өмсгөл вэ? Та нар ингэхэд хэн бэлээ? Хой санамжаа алдчихсан юм байх та. Энэ бол хамгаалагчдын дүрм. Хайрцгийг шилжүүлэх үед шинэ хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах үүднээс хой санамж нь устдаг дүрмтэй. Санаа зовох хэрэггүй. Бид танд туслахаар ирлээ. Тэгвэл танилцахад таатай байна. Баяртай, Мастерфу. Бац, чи бүгдийг хэвэнд нь оруулаагүй байгаа шүү дээ. Бидэнд найдвар байна. Нэрээ тийм. Гайхалтай. Хатагтай цог. Мастерфу, та одоо намайг санаж байна уу? Намааг үнэхээр уучлаарай охин минь. Гэхдээ би чамайг анхуулаагаад харж байна. Ойлголоо. Тэгэлгүй яах вэ? Мастерфу хой санамжаа алдсан Клоийн тэрсэн эрэхтэй хамааралгүй бололтой. Би бүгдийг хэвэнд нь оруулсан ч нэмэр болсонгүй. Сая тийм гоё түлхүүрийн оосрыг шидчихдэг үнэхээр тоогүй. Яг адилхан оосор надад байдаг юм л да. Ээж, Жан Патрик бидний ачааг баглаж дууссан гэж найдаа. Хоёулаа яг одоо явах хэрэгтэй. Клой, ээж чинь эцэст нь энд үлдэхэр шийдсэн. Тийм шүү. Хин маань алдаа дутагдал би. Гэхдээ өөгүй хүн гэж байхгүй. Алдаа дутагдлаа засах нь чухал. Үгүй гэж юу? Миний хатан хаан. Үгүй. Ямар заваа юм бэ? Харж чадахгүй. Та хоёрт ахаад муудалцахыг би тушааж байна. Нас нэмхийн хэрээр амьдрал хүссэн бүхнийг минь бэлгэлдэггүй гэдгийг би ойлгож ухаардаг. Маринет би чамд энэ бүхнийг өөрийн биеэр хэлмээр байвч хэрвээ чи энэ захиаг уншиж байгаа бол миний ой санамж арилсан гэсэн үг. Гэхдээ чи хайх хэрэггүй. Бас гониглохч хэрэггүй. Захидлын эхэнд би бичсэн шүү дээ. Хагцал гэдэг амьдралын нэгэн хэсэг гэж. Гэхдээ амьдрал үүгээр дуусахгүй. Амьдралд ялч ялагдах чухал биш. Харин өөрчлөгдөж байгаа өөрсдийгөө Хүлээн зөвшөөр хөл чухал. Амьдрал бидэнд хүссэн бүхнийг маань бэлгэлдэггүй. Амьдрал өөрөө бэлэг гэдгийг хүлээн зөвшөөрөх чухал юм шүү дээ Маринет. Гайхалтай. Таныг анхудаа харж байгаа хэрэн танил дотн мэдрэмж төрж зүрх догдлоод эхлэх юм. Хизээд зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. энийг тань замдаа дээрээ Баярлалаа охин минь. Би чамайг хизээч мартахгүй. Амьдрал бидэнд хүссэн бүхнийг маань бэлгэлж амьдрал өөрөө бэлэг гэдгийг хүлээн зөвшөөрөх чухал юм шүү. Чи зүгээр үү? нөгөө хайгаад байсан аялгау чинь юу болсон бэ? Өнөөдөр надад сонсох нь үстэй. Чи үнэхээр сонсож үзмээр байна уу?
үнэхээр төгс шинэхэн мэд болж